Сайн байцгаана уу их үзэгчдээ. Хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт дархны ургамал газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал доктор Баатар Цол өргөдөн оролцож байна. Баатар Цол доктор маань сүүлийн 33 жил энэ газар тариалангийн хүрээлэнд тасралтгүй одоо ажиллаж байгаа. Яг газар тариаланд одоо талбай дээр ажиллаж туршилт явуулж энэ Монгол Улсын газар тариалан салбар таримлын энэ салбартаа одоо мэрэгдсэн яг газар дээр нь одоо зүтгэж байгаа, гардан зүтгэж байгаа ийм туршлагатай хүн байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдэв бол ерөнхийдөө ургамал газар тариалангийнхаа салбар, технологи, тийм ээ, хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сорт, за генофонд, тэгээд одоо технологи шилжүүлэлт, танай туршилт хөгжүүлгийн чиглэлийн одоо энэ асуудлуудыг хөндөж ярилцах болно. Та манай хөгжлийн хүрд нэвтрүүлгийг бол үзсэн байх. Энэ хөгжлийн хүрд нэвтрүүлэг маань Монгол Улсын эдийн засгийн амьдрал, ахуй амьдрал, энэ жилийн дөрвөн үйлрэлд одоо өрнөдөг гол энэ салбаруудыг яг цаг үйлрлийн дагуу одоо тухай мөчт нь өртөөд бас одоо тухайн цаг үед нь тааруулаад хэрхэн яаж илүү үр дүнтэйгээр одоо энэ хөгжлийн хүрдийг эргүүлж эдийн засгийн одоо өндөр үр өгөөжийг одоо хүртэх вэ гэсэн ийм зорилготой юм нэвтрүүлэг. Тэгэхээр одоо бол газар тариалангийн одоо эд салбар, эд одоо үйлрэл, эд үйлрэл. Тэгэхээр дархны ургамал газар тариалангийн хүрээлэн ер нь юу хийдэг, ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ гэдгийг одоо манай үзэгч олонд нэг сайхан дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Тэгвэл маш товчхны бас түүхчлийг хэлж байгаа нь хоёр өгүүлбэр. Анх одоо мал тариалангийн станц гэдэг шинэ тухайн үндэстэй байгуулга бол 1948 онд Боруултай станц гэж байгуулагдсан байгаа. Мал тариалангид хамтдаа. Тэгээд 63 онд газар тариалан мал аж ахуй хоёр маань тусдаа шинэ тухайн салаад одоо ургамал газар тариалан эрдэмтдийн хүрээлэн гэж зүүн хараад тусгаар тогтноод мал аж ахуй мал эмнэлгийнхээ хүрээлэнгөө салаад юу ажиллаж ирсэн. За 78 онд дарханд шилжиж очиж дархны ургамал газар тариалан хүрээлэн гэдэг ийм нэр тустаагаар ажиллаж байгаа. За одоогийн байдлаар бол дархны хүрээлэн бол Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн суурь судалгаа, хавсрал судалгаа, тэгээд үржүүлгийн ажлыг бүртгэдэг ганц хүрээлэн байгаа. 2015 оны засгийн газрын тогтоолоор Улсын хүрээлэн гэдэг байсан энэ нэг дархны хүрээлэнгийн салбар болгож нэгтгэсэн. Одоо бид нэр Улсын салбартаагаар дархны хүрээлэн ажиллаж байна. За одоо хичнээн ер нь хэдийн талбайд туршилт үржүүлэг явуулдаг хичнээн хүн ажиллаж байна. Ямар техник байна? За хүрээлэн бол одоо энэтэй үндсэн нэгж байнд судалгаа шинжилгээний секторуд гэж байгаа. За одоо таримлаар тариалангийн технологийн сектор, хөлсний нугаа жимс, ургамлын селекц гэх мэтчлэн. За энийг дэмжих зорилготой хөрсний, микробиологийн, биотехнологи гэх мэт 5 лаборатори ажиллаж байна. За үндсэн бүтц. За дээр саяны Улсын салбар сүүлийн жилүүд бол одоо бидний инновацийн бүтээгдэхүүнийг одоо дэлгэрүүлэх чиглэлээр гарааны компани гэдэг нь зохион байгуулж байна. Одоогийн байдлаар 3 гарааны компани үйл ажиллагаа явуулж байна. Нэг нь үртэрээний үржүүлгийн чиглэлээр, дараачих нэг төмсний бичлэг болцсон үржүүлгийн чиглэлээр. Яг одоо хүрээлэн дээр. Танай талбай дээр тийм. Хүрээлэнгийн шишийн талбайтай патентыг ашиглаад гаруй талбайтай. Манайх нэг 1330-аад га. За энэс нэг 160-аад га нь бол усалтын системтэй янз янзын бороожуулах тусын таримлтай зориулаад өөр. Одоогийн байдлаар дархандаа бол нэг 100-аад хүн ажиллаж байна. Яг аль биесний оронтойтой. Хавар намрын тарилт хураалтын үеэр бол өдрийн чанарт тусалгааднаас авна бас оюутнууд дадлагж болно. Тэгээд ирэх юм бол нэг 130-аад хүн болчихж байгаа. Улсын салбарт маань нийтдээ нэг 13-4 хүн ажиллаж байна. За үр сортууд танай дээр хадгалж байна уу? Таримлын сортууд нь олон мянган одоо сорт байгаа шүү дээ. Энэ одоо генофонд нь танайд хадгалж байна уу? Хаана хадгалж? Тий, хүрээлэнгийн одоо яг тэр үйл ажиллагаа үүж судалгаа шинжилгээ нэгж маань таримл ургамлын ген банк гэж юм байгаа. Ген банк. Тий. Зүгээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгж нь бол генофондын сектор. Ген банк гэдэг маань том агуулгах хэмжээний байхгүй одоо банкны.
Үндсэн нэг жишээ бол ерөнхийдөө дархан дээрээс үргэлж байгаа тийм. Дарханаас гадна зүү хараа увсад байна уу? Нийтдээ саяны миний яриг 1330-аад га талбай маань нийтдээ нэг 2 аймгийн хүрээнд одоо увсгаар болох юм бол ингээд 3 аймаг болчихж байна. Тэгээд нийтдээ 8 цэгт байна. Хамгийн их масс тариалан талбайтай Дархан аймгийн Хонгор суманд байна. Сэдэнгийн 100 хараад одоо тэр 100 хараад байгуулагдсан үеийнхэн үлдэгдэх гэдэг юм уу та. Тэр ногооны үр хөвжлөгийн чиглэлийн нэгж бас ажиллаж байна 10 хэдэн гаатай. Тэгээд Дарханы жимс ногоо тэр хараа голын эрг гэх мэтлэн талбарууд байгаа. Бас тэгээд бид нар зайн тусгаарлахыг шаардлага гардаг. Одоо жишээл манжин ч юм уу байцааны үрийн ургамд ургуулахын тулд өөр газар байлгахад хоорондоо нөгөө релизчдэг. Тийм учраас одоо зарим ургамд байцаа манжин хоёр хоорондоо. Тий, одоо тийм маягийн одоо тийм хүндрэл бас байдаг учраас ядуу ногооны талбаануудыг бол жах тусгаарлалт хийж авах болдог. Танах ерөнхийдөө яамны захиалгаар гэдэг юм уу төрийн байгууллагуудаа эсвэл хүрээлэнгүүд янз бүрийн төслүүд хөтөлбөрүүдтэйгээ ажиллаж гэнэ үү? Хувийн хөвшилтэй хэр одоо хамтарч ажиллаж байна? Хувийн хөвшлийн танахаас одоо мэдээлэл авах, туршлага сургалт авах, за танай нэвтрүүлсэн одоо технологиг нэвтрүүлэх гэсэн ийм одоо ажлууд хийж байна. Хүрээлэнгээрээс бидхэд бол ёстой нэг сархаас өндөр хүрэх болцоод хааваа бүгдэнд ажиллаж байгаа. За зүгээр одоо ингээд бүтц зохион байгуулалтын хувьд бид нар боловсрол санхүүгийн тухайн яамны харьяалт хөдөө жоохон их сургууль салбар хүрээлэгд бүгдийнд байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа салбарын тухайд бол хүнс хөдөөж хөнгөлрийн яамтайгаа бол өдөр тутмын үйл ажиллагаа хамтарч явж байгаа. За тиймээс дэш дахиад дараагийн нэг гэх юм бол аймагуудын хүнс хөдөөж байгаа газрууд. Тэгээд одоо хүнсний ногооны гэх юм бол одоо жишээл Дарханы орхон сум гэх юм бол одоо яг сум дагнаад одоо хүрээлэн тарьцах ярьцах хэмжээний. Үйл ажиллагааны чиглэл гэх юм бол одоо улсын зөвлөгөө, хавар намрын зөвлөгөө, зуны зөвлөмж, үзүүр сургалт гэх мэт болвол яам нутгаа хамтраад тариалждаг нэгдсэн журмаар хамруулах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Шаардлагатай бол бид нар орон нутгад хурц ажиллахын тулд одоо жишээл Улаанбаатар сортууд нэг 7-8 сортыг бүс бид нэр одоо өөртөө хаач тарьж өгөөд яг нэг адилхан технологиор. За танах хөвсгөл энэ сайн байна гэдэг маягаар. Манай энэ найруулагч дээр зураглал харуулж байна. Ерөнхийдөө энэ буудаан сортууд. Дархан 34 те эдэд байна энэ 74 гэдэг. Энэ сортууд чинь ерөнхийдөө танай дээр туршилт хийгдэж үйлдвэрлэл нэвтрүүлсэн сорт. Одоо яг энэ дээр харагч бол Дархан гэдэг нэртэй артлаг хэдэн тоонууд бий. Дархан 31 141. Эдгээр бол үнэндээ манай Дарханы дээр хонхор дотор боочсон сортууд гэж ойлгож байна. Ингээд яг үйлдвэрлэл нэвтрүүлээд ирэхээр энэ өөр байр шил дэвш одоо Сэлэнгийн өрөөд гэдэг юм Төв аймгийн Эрдэнэ сантад тэгээд сэтгэл Эрдэнэ сантад гаагаас авах хурц нь нэлээд өндөр байх жишээтэй тийм. Тэгэхээр ер нь аль бүс нутгаас хамаарч байна уу эсвэл одоо сорт нь тим сорт нь илүү үр дүнтэй гэж одоо та зөвлөж чадах уу? Одоо олон жилийнхээ туршлагаар сорт өгөх юм бол хөрс цагууртай тавих шаардлага нь өөр. Одоо бид нар ерөнхийдөө нэг 3 ангилаад байна л дээ. Эртийн болцтой, дундын болцтой, дунд орон болцтой гэдэг. За дунд орон болцтой сорт гэдэг нь хааш дэрэгдэх тэр одоо булганы хойд хэсэг, сэлэнгийн хөдөр ч юм уу, эсвэл хөвсгтийн одоо тариаланд өгөх сумууд юу эрт болцтой сортууд. Эрт болцтой. Одоо бүсчтэй хойшлаа. Яахан сэрүүн газар. Тий. Эрт болцтой сорт нэг юу нь бол богино хугацаанд болно. Гэхдээ нийт массынх нь потенциал арай жоохон бага. Яг гэвэл тэр богино хугацаанд хурдан болдог. Тэр хэмжээгээр урагш бүрдүүлдэг ийм сортууд. Дахиад дундлын бүсгээд одоо Сэлэнгийнх нутаг удганы урд хэсэг одоо тэрх юм бол дундын болцтой сортууд. Дунд болцтой. Өшөө дахиад Дарханаас уршаа эргээд ирэх юм бол дунд ороо болцтой гэдэг одоо саяны тэр юунд гарч байгаа 144 гэх мэт сортууд. Энэ жил ихэд манайхан ер нь ямар сортыг илүү тариалж байна? Одоо ингээд 10 хоногийн дараа нар буцах гэж байна. За одоо яг тарилтын мэдээ бол мэдэхгүй байна. Мэдээ аваагүй. Одоо сортын тухайд. Нийт тариалт бол нэг 80 төвтэй явж байгаа гэж би мэдээгээр сонсч байна. Тэгэхээр яг энэ асуудал руу ороод байна гэхээр манай найруулагч бас харуулах байх энэ гаагаас авах ургацсан хэмжээ энэ онцгой чухал юм. Тариалах талбайг нэмэгдүүлэхээс илүү манай чинь нэг сая 200 мянган гаагийн одоо уг нь бол талбайтай. Одоогоор бол 830 40 мянган гаа
эргэлтийн талбай байх шүү тий. Тий. Тэгэхээр нэг 500-аад мянга тариалаад байдаг. Тэгэхээр нэг гаагаас 10 центнерийг авах, 15-ыг авах тий. За 20-ыг авах юм бол эн чинь 2 дахин их ургац авна гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр талаас энэ сорт маш чухал. Дээрээс нь цаг улирал, тариалангийн технологи, бороожуулалт, ус чуулалт гэж чухал юм байна л да. Та ингээд чухлаас нь хэлвэл чухал бус зүйл юм байхгүй л баг. Гэхдээ энэ хамгийн их ач холбогдол өгөх ёстой нь юу гэж бодож байна. За газар тариалангийн хувьд бол нэг номер асуудал бол технологийн процесс байгаа. Талбайгаа яаж бэлтгэх, хизээ тэрх үү, бордох уу, услах уу эдгээр бол технологийн процесс гэж явж байна. А саяны технологийн процессээ бүс цагуурынхаа нөхцөлтэй тохируулаад ямар сорт тарих уу, юу тарих уу гэдэг нь хоёр дахь асуудал. Одоо зүгээр сорт гэдэг бол зөвхөн Улаанбаатарын тухайд бид нар яриад шүү дээ тий. Цаана өөр тармилын асуудал бас яригдах хэрэгтэй байхгүй тийм. А гурав дахь нь бол одоо хүний хүчин зүргээд одоо юу гэдэг юм те сэтгэлээрээ хийж гэнэ үгүй юу? Одоо эртгэн тарих юм ороотуулж гэнэ үгүй юу гэдэг гих мэт одоо засвараа цагтаа хийж чадчихгүй юу? Ийм бол одоо хүнээс шалтгааллах юм хүчин зүрүүд байгаа. Тэгээ юм руу хүчин зүрүүд багцсан дотор л одоо бичийн дүн гарч байгаа. Сая та нэг сортын асуудал ярьж илээ шүү дээ тий. 18 оны одоо тэр сортын тариалангийн яавны баланс гарсан. За манай дархан гээд одоо 18-ад улсын хэмжээнд дарханы 5 сорт тарьсан байна. 5 сериад гэсэн үг шүү дээ. За энэ бол нийт тариалангийн 34% нийцсэн байна лээ. Нийт тарьсан Улаанбаатар. Алтайские сортууд гээд нэлээд төлхөө орж иж байгаа гаднаас. За энэ сортод нэг 7 сериал дэрэгч байна. Одоо Алтайские 70-аас эхлээд 530 хүртэл. За энэ сортод бол нэг 29.4% тарьсан байна. Тэгээ энийг дунд зурагч нь бол манай дархан одоо энэ хүрээлэнгийн тоо биш шүү дээ. Улсын хэмжээний ургацын дүн. Одоо хүрээлэнгийн дээр дархан 5 сортыг тарьсан нийт ургацын дүн нь гагас 15.2 цент 18 оных. А тэр Алтайские 7 сериалгээ тарьсныг бол нийт тарьсантай 29% болтмортой 13.3 цент гаг ургац. Одоо энэ чинь бүх аймаг сумыг хамарсан тоог нэгтгэж гаргасан тоо шүү дээ. Тэгээ бид нар одоо нэг юм юутай баттай ихтэй байдаг хөтөл энд одоо релиз жүлгэн хийгээд нэг сорт гаргахын тулд бид нэг 15-аас 17 жил зарж байгаа. Анх ингээд тоос хүртээх хэсгэлүүлээд тэгээд үр болгоо гаргаад иртэл. Тэгээ энд боочсон энэ цагуур тасан зогсоод их олон юмнаас шилэгдэ гараад ирсэн сортууд бол гарахгүй л энэ нутагта зогцдөг юм байна. Тестдэг юм байна гэсэн юм гэдэг. Дундаж гаагаас энэ хэдийг авчих. Одоо жил онд л байна. Өөр л байна л да харахад тэр 17 сүүлийн 11 жилийнхээ ингээд үчигтэй нэг 13 4 орчим бол тоо яваад байгаа юм. За ийм болов уу сайн хэрэг 13 4 центр ургац Монголын цагуурд авчих юм бол бид нар тариаланчд бол бүргээ биелүүлээ гэдэг ойлголт байна. Тэгээ 10 хэдэн жилийн 2007-аас энэ 18 оны дунд чиг нийлүүлсэн чинь 13 центр. Европын орнууд чинь за манайхаас бараг 3 дахин илүү 60 70 гэж ярьж штэ. Дор хаяж 3 дахин илүү. Одоо 30 40 авах юм бол ер нь бага авчих гэж үзэхээр ийм болчиход байна. Мэдээж энэ бол цаг үйлрэлтэйгээ холбоотой. Гэхдээ аль ч тохиолдолд бид нар тариалах талбайг ихсэхээс илүү аль болох байгаль эргэлтийн талбайнаас гарах одоо ургацын хэмжээг л авах ургацынхаа хэмжээг нэмэгдүүлэх. Энэ дээр одоо технологийн шинжил хийж аль болох одоо хорогдол алдагдал багтай. Тэгээд технологийн гормыг л маш сайн бүрдэж л ажиллах нь илүү үр дүнтэй юм байна л гэж харагдаад байгаа юм л да тий. Одоо манай цагуурын нөхцөл бол яг сайхан жил чи одоо 2016 онд улсын нууц 16 байлаа шүү дээ. Тэгсэн. 30-д авдаг юм билээ зарим газар. Зарим компани энэ бол одоо хушаад сум бичиж ирж 30-ыг авч бараг. Улсын аврагч 34-5 болсон байсан. А зүгээр компани тухайд бол сайн тоо гарна шүү дээ. Тэр одоо миний мэдхээр хамгийн Монголд хамгийн их рекорд ургач бол 1986 онд дархны хүрээнд үед хэрэг болгож очиж үзчихсэн. Шилэнгийн зүүн бүрэнгийн сан гэж байгаа гэдэг шүү дээ. Тэгээ яг нэг 13 га талбайд гагаас 67 центр ургац тогтчихсон. Яг тэр бол нэг уулын амд байгаа жижигхэн талбайд байсан. Тэгэл нөхцөл байдал тохирцсон. Тохироод нөхцөл одоо хамгийн их рекорд ургац гэж би ойлгож явж байгаа. А зүгээр одоогийн энэ долларын нөхцөл бол 30 центр 33 4 авах асуудал нэг тийм хүндрэлт асуудал биш сайн компаниуд. Танай газар тариалангийн хүрээлэн дээр
шиг санагдаж байна. Ер нь хэд хэдэн газар туршилт хийсэн та мэдж байгаа. Чихрийн манжин тариалъя гээд 13 онд нэлээ оролдоод одоо Түмэн доктор Батсайхан гээд энэ одоо чихрийн манжин тариалъя гээд олон жил зүтгэсэн энэ улсууд байна. 90-ад оны эхнээс л одоо зүтгэсэн. Тэгээд Украинаас, Польшоос, Германаас өөрөө авчираад энэ тэнд баахан тариалж үзсэн. Их сайн үр дүн гарлаа гэсэн. Та тэр үр дүнгийн талаар хэр мэдээлэлтэй? Би нэг яста сонсох хэмжээний мэдээж байгаа. Би өөрөө нэг голцол Улаанбаатар үрдэрийн зэг дээр. А яг энэ асуудлууд мэдээж хүрээлэн чихнэж урангаж байхгүй. Манай судаачд явуулсан. Чихрийн манжин бод ургаж болно. Асуудал байхгүй шүү дээ. Чихрийн найрлагч шиг сайн гардаг. Чихрийн манжин гэдэг нь зүгээр ер нь сэлгээний ургамал та хувьд бол нэлээд судалсан. Ерөнхийдөө энэ хөрс хамгаалал чиглэлдээ сэлгээний ургамал тариалдаг байх нэг зүгээр юм байна. Ялангуяа одоо тэжээлийн ургамал, өөр бусад одоо хүнсний чиглэлийн ургамал тий. Тэгэхээр ямар сэлгээний ургамлууд байна. Манай найруулагч бас гарах бах. Ер нь манай арай одоо өргөн нэвтрээд байгаа. Одоо рапс тийм ээ. Тий. Хөшөөгүүдаа, боггуудаа. Сэлгээний ургамал бол тармил бол их олон янзын тармил бол байна. Энэний хамгийн гол шийдтэй байгаа чинь асуудал нь бол зах зээлийн асуудал байна. Тэгээ манайх чинь зөв одоо дотоод нэг яах юм урагч дээр их юм гарах шиг мөртэй гадаад зах зээл бол манайх их жоохон шүү дээ газар тариалан бол хариугүй. За Улаанбаатар бол мэдээж одоо гол тармил бол энэ чинь 70% бацаад явж байна. За сүүлийн жилүүд одоо тосны ургамал аравс гэдэг байна. Тосны ургамал орж иж байна. Тосны ургамал бас яг зах зээлээр дагажлаг хөгжиж байна. Энэс нэг айхтар бодлого төвшөнд биш. Ягаад гэвэл өтрөм дээрээс нь бэлэн мөнгөтэй болчихжин тариаланчид өтрөм дээрээс өгчөж байна. Заавал 3 өдөр төгчөөд хүлээх шаардлагагүй. Тэгээ энэ тал дээр энэ худалдааны маркетинг ч муу байна. Гадаад зах зээл дээр маш муу тавлж байна л да. Тий, одоо гадныхаар бид нар дээр ирж ажиллаад шүү дээ. Би одоо ойлгоод байгаа шүү дээ. Тэр чинь хамгийн хямдаар талбай дээр нөгөө мөнгөгүй байгаа дээр нь далимдуулаад маш хямдаар авчиад байгаа байхгүй. Тэгээд бол нэгдсэн байдлаар зохион байгуулаад үн төрөх юм болцоо байна л да. Тос шахдаг үйлдэл баруун хараад байж гин тийм үү? Дархан тосоо сэвэршүүлээд савлдаг үйлдэл байж гин. Энэ хоёр маань тэгсмөртэй төгөөдөө суугаад байгаа байхгүй. Яг тэр өсөлтөгч нь өмнөөр нь ороод авчиад байгаа болох тэр. Баруун хараагийн тэр сайхан үйлдвэр чи одоо жилийн баг 60,000 тонны хүчин чадал. Тэр одоо чинь сүүлийн нэг 10 жилийн байдлаар нэг 60-аас 70,000 Майнтех ямар компани? Тий, Майнтех тий. Маш сайхан үйлдвэр. 60-70 мянгагаа араас таригдаад шүү дээ. Тий. За яг өнөө жил ургач хэцүү аравс. Зарим жил 2-3-ыг авах жилж гарна, зарим жил 8-ыг авах жилж гарна. Гэхдээ хамгийн гол зөвхөн миний одоо энэ судлаач хүний дагнаа хүний хөдөл харамсдаг юм тэр байхгүй. Энэ хөрснөөс юм авч тэр аравс бий болгож байгаа байхгүй. Тэгсэн мөртөө тэнийг гадагшаа яваад нэг бид нар хахацсантай биш шүү дээ уг нь. Харин тий. Тэр тослогын хэрэгцээ байж үйлдвэр нь байж дотоод зах зээл байгаад идэв. Үйлдвэр нь байж тэнийг цэвэрлээс авалдаг үйлдвэр нь байж байна. Худалдан авагч одоо монголчууд маань 9-ийн тос гэж одоо бүгд л хэрэглэж байгаа. Тэгээ энийг нэг л ямар ч юм дээ тийм би одоо судлаачид сайн хэлж байна. Одоо тийм сайхан за 70,000 гад гэж яриад байгаа. Тосны ургамал тариалж ийн гэдэг. За энд бол жилдээ ихс багсдаг ба. Гэхдээ ямар ч үйл гэсэн энэ бүгдийг боловсруулах сайхан тос шахдаг үйлдвэр бол баруун хараад байна. Маш сайн Германы технологиор одоо нэвтэрсэн байна. Дарханд алтан тос гэдэг нэг сайхан үйлдвэр бай. Тэгээ тосоо цэвэрлж бас түүхий байхгүй. Тэгээ гаднаас одоо том савтай тос авчирж энэ савлдаг гэдэг ийм ажилтаа. Одоо ажиллаж байна уу? Тэгэхээр энэ нэг л ийм бодлогын цонх гарчаад байна л да. Хийдэл тариалаад байдаг тий. Шахдаг үйлдвэр нь байдаг. Цаана нь одоо яг тосоо нарийн шүүгээ тосол хийгээд савлдаг эцсийн хэрэглэгч төрөдөг үйлдвэр нь байгаад байдаг. Зах зээл бас байгаад байдаг. Зах зээл нь байж байдаг. Тэгэхээр одоо хөдөлж байгаа юмны тэр мэдээлэлээр бол чинь Монгол бас жилд 30,000 тонн ургамлын тосныг хэрэгцээ. Тэгж байгаа тий. Тэгээд 60,000 тонн аравс авдаг гэсэн нэг 40% агуултаа тос гардаг гэхэд хэд юм бэ? 24,000. Тий. Тэгэхээр уг нь тэгээд цаад юмнууд байгаад одоо тэнийг худалдааны ч юм уу одоо бидний ч сайн мэдгүй шахам юмуд явагдаад байгаа. Энэ бол ер нь төрийн бодлого. Нөгөө талаас бас хүний эх орон сэтгэлгээ гэдэг юм бас бидэд аягүй дутагддаг байхгүй. Заавал гадны хүн төтөмдөөс өгч яхад тутам уу. Уг нь одоо Майнтех чинь тэр чинь Германс тэр үнэтэй гибридээр оруулж ирж өгөөд
тариаланч за тарьцгаа одоо урьдчилгаа төдөөг төлөөд намар ургацаа гэхэд янз янз бодлын явуулаад байгаа юм. За тэгэд одоохондоо нэг ах тэр ингээд одоо өдрийн чихээр одоо ингээд эргэлт ороогүй. Гэхдээ би бол энийг ажинд орчих واخ гэж байна. Одоо энэ тосны ургамуудын дараа нь тэр ертөнц мандаа чухал зориулсан тижэл ургамуудын үүр тижэл үйлдвэрлэлийн асуудал байна. Яг нэг өдөр цөмгөөд орчихгүй. Тос бол ерөөсө ургамлын тос бол за Солонгосоос орж ирж байна. Германаас, Польшоос, Унграас, Чехиас, Оросоос газар сайгүй орж иж идэг. Энэ дээр нэг жаахан тарифын техникийн зохицуулт хийгээд хязгаарлаа тий багасгах бодлого явуулаад энэ дотоодынхаа үйлдвэрүүдийг ажилуулах дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Тэгээ энийг л ажиллаж чадахгүй бол бид нарыг яриад байгаа энэ хөгжлийн хүрдч ярихгүй шүү дээ. Харин тэгээд янз л багш одоо ургац манай цагуурын хөрс цагуурын нөхцөл бол ургацын багаас болж одоо юм газар тариад нэг төвхтэй. Мэдээж тэр одоо Европт адилхан арга авч тарьж байгаа шүү дээ. Манай 500 төгрөг өгч байгаа арга авсан энэ 50 төгрөг өгч. Өртөх нь яг үгээр манайх 500 төгрөг тэднийх 100 төгрөг л гарчиж байгаа байхгүй юу? Асуудал тэнд л байна гэж би ойлгоод байна. За та нэг химийн өрнөштэй одоо хим ашигладаг нэг тиймэрхүү чиглэлээр ярьж ирсэн үү? Тий. Ер нь одоо манай тариалгын технологи энэ ч одоо нэг ахтай шинж юм биш л дээ. Одоо 59 оноос одоо бид нар чинь 60 жилийн тэмдэглэх гэдэг шүү дээ. Танай хөрөлөн бол 40 жилээ тэмдэглэсэн. Өнгөрсөн жилээр тэмдэглэсэн. Тэгээ манайх чи ихэр төрсөд тэр таах. Сая би хэлсэн нэг станц гээд шинж ухааны байгууллага нэг онд хүрээлэн за тэр жаа. Одоо бид тэгэхэд 60 жилийн тэмдэглэх гэдэг юм жаа. Тэгээд 60 жилийн хугацаанд бид нэр ерөөсө хөрсний одоо юмыг шавхаад ургац авсан 60 жил тий. Бүхэл шимшүүсээс орсон. Одоо тэгээд хөрс мэн одоо нэг юу гэдэг үлээ. Цаашаа би одоо юм өвий гэдэг юм алга гэдэг хэмжээнд очсон байгаа. Шултраач юм гарахгүй гэдэг юм тэгдэг шин. Яг хөрс мэн тийм болсон байхгүй. Шултраад юм гарахгүй болчих. Тэгээ энэ ямар юмнаас болов гэхдээ бидний технологи руу асуудал болсон. Одоо мэдээж анх хатар газрыг бол хагалж ирсэн бай таараа. За тэгээ хагалж ирсэн чинь шорон шуурга эхэллээ. Тэгээ 80-аад оны үед бид нар чинь ер нь хагалж болохгүй нэ. Энэ Казахстан интернет нэг арай шин технологи хавж элдэн шүлгээгээд эргүүлж биш доогооноос эргүүлдэг ийм технологи руу орж ирлээ л дээ. А тэр маань ингээ явсараа сүүлд нь цом утгасан технологи одоо сүүлд нь элдэн шүлгүү технологи гэдэг 2000 оноос хойш бид нар энэ чиглэл манай найруулагч бас тэр энэ хөрс боловсруулах технологийн их сонирхолтой зураг гаргана. Тэрийг хоёлаа тойрч бас ярина. Тэгээ энэ элдэн шүлгүү технологи гэдэг маань ер нь явж очих эцсийн зорилго нь бол тариалгын талбайг одоо байгалийн тогтцоотой ойролцоо болгох гэсэн шугам явж байгаа. Одоо энэ зураг дээр харж байна. За хагалж байгаа бидний одоо энэ бол үндсэндээ 2000 он хүртэл голцоогоо хагалсан тийм ээ. Хагалсан. За тэр сканд байгаа ус хэзэн чинь ер нь бол усгүй шахуу болчихж байгаа. Үндсэндээ ууршаад бүх чигээ алдчихдаг. Дараа нь хавхыг хэрэглэж гисэн тийм. Дараа нь цомгтох технологи. Одоо ингээд тэглэх тэгэлдэж шүлгэж. Ингээд бол нэг сканд чинь усан дүүрэн байгаа биз. Тэгэхээр үндсэндээ бол чигээ хамгаалаад дээрээс нь эрдсээ хамгаалаад ах ийм л одоо давуу талтай юм аа гэж. Элдэн шүлгүү технологи гэдэг юм. За одоо тэр уртлын одоо хүний муулаад явах гэдэг шиг одоо бид нар юу одоо хүн уулах биш ерөөсөн зайлуу тэр үеийн байсан технологи байгаа ч байсан юм. Тэдний хэмжээнд хийсэн их юм. Дэлхийн хэмжээнд шинэ тухай яг энэ шугамар явсан. Бид араас ингээд яваад байгаа юм. Гол аюул нь юу гэхээр одоо ингээд бид нар цаашид хаглаад байх юм бол ямар болох вэ гэдэг тэрний шуургатай зураг гаргадаа. Саяхан одоо ч бараг 100 болчиход байхад л үндсэндээ зүү хараа. Гэхдээ зуны дархан гэж зуны дунд сарын дунд орж байгаа. Тэчгээр дархан болоод удаан шуургыг хараад удаан түүрэнд байлээ. Ийм л юм ярьж байгаа юм шүү дээ одоо ингээд. Гэхдээ говь дугуулз гэж ингэ. Одоо үзэгчд маань бас энэ хахтар удаан шуургаг бол ганцхан газар тариагаас үүссэн гэж ойлгочих үү дээ. За. Манайх хоёросоо улсын хэмжээнд бэлчээр маань бас байхгүй болчихж шүү дээ. Цөлжүүлээд одоо 60 70% гээд одоо энэ ногоон алт хөтөлбөр энэ төрийг уудаад шүү дээ. Тэгээ одоо нийт нутаг дэвширийн чинь 99.95% ч юм уу. Газар тариас бусад зориултаар бэлчээр, ой, усан сан, барилга байгуунч. Газар тарианд бол 0.5% байгаа байхгүй юу? Тэгээ 0.5% хичнээн муу
одоо технологиор явуулаач одоо улсын тэр сая 500 мянган км квадрат нутгийг энэ шараа шуургаар бүрхэхгүй тэр бол ойлгомжтой. Энэний цааш нэг нөхцөл бол мөн газар тариалал. Дараа тэр бэлчээр тэгээд ишээ бусад юу вэ нүү бид ижүүрлэж байх бол тэг мал ихээс илүү одоо энэ толгойтой болгоно унаатай болцсон. Сая машин аашсаа шингээ хөлхнө гэдэг бол энэ хөрсийг бол балж байгаа да ургамлыг. тий одоо машин тэгээд манайхан шиг дур зоргороод явах. Тэгээ хээр талдуу замгүй л тоож байгаа. Замын юу маань ямар ч байгаа. Тэр их олон зовлон байна. Зүгээр одоо тэгээд саяны мэдээр ярьж байгаа тасалч тэр элдэн шүлэг технологи гэдэг юм маань эцсийн зорилгоо бид нэрээс одоо байгаль чинь ургамал ургаад мал идэвхний нийтээ хагдраад одоо дээгэр нь за ойдоо сайхан хөвд үүсэж чинь тийм үү? Тал дээр бол одоо нэг хэдэн ботод ингээд борг хэлбэрээр байна тийм үү? Бид нар хүсэж байгаа юм яд тэрэн рүү нөхөөлөл гэсэн санаа байхгүй. Одоо Улаанбуудаа бид нэг 10 центр 1 тонн гаагаас авчин ингээд яриад байна тийм үү? Тэгээ цааталт нь 1 тонн өрийн ургац авахд цаана 1.2 тонн сүрэл иш навч үлдчихдэг байхгүй юу? Ургамлын. Одоо Улаанбуудаа нэр авснаас илүү. Энэнийг бол өгөн буцаад байгаль дээр хаяад тэрнийг одоо тэр шорон шургаас хамгаалах зэвсэг одоо ашиглах. Тэгээд талбай дээр хайчтай тэний чинь доотын хөрстэй арчиж байгаа хэсэг нь усчиг дулааныхаа авцалтанд дахиад нэг үржил шимэг сэргийгт тэр үндсэн бол мэдээж хөрсөн дотор үлдэж байна. Гэх мэтний эн чинь одоо байгаль маш их чиглэлтэй хэрчигдэж үлдэх ёстой юм. Уг нь одоо бид нар бол маш жижиглээ жижиг чирчиж үлдээ. Хөрсөндөө шингэх ёстой шүү дээ. Том хуучин бол бид нар чинь бухалдаг байсан. Дараа нь тэнийг яд талбай дээр нь компани хараас суулаад гоожл явдаг байсан тий. Одоо шинэ дэвшил дээр бол бүх компани артлаа сүрдээ тийшээ цацдаг болчихсон. Тэгэхээр энийг бол бид нар ийм бол одоо нэмэлт зардалгүйгээр тэр хөрсийг бид нар хамгаалах үржил шимийг нь юу тогтоох тийм арга юм. Одоо бид нар нэг л зовлон бол одоо нэг хавар өвөлдөн мал нь идээд нөгөө сүрэлжийн хөрсөн дээр хамгаалах үүрэг байхгүй болчихно. Доошоо үржил шимээ тэтгэх үүрэггүй болчихвол асуудал энэ дөр үүсчихэд одоо энэ чинь улсын хэмжээнд нэг мал тариалангийн бүс хашаажуулах хөдөлгөөн энэ гэж юм үүсэж байна шүү дээ. Ерөөсөө энэний цаад утга нь бол саяны технологийн ижүүрээ нэвтрүүлэх л ийм зорилго байна. Одоо танай 1300 га бол хашаачсан уу? Бид нар 100-аа хашаажуулаад өвөл буцааж татчих шүү дээ. Яа тий хашаа татна. Дуртай нэг нь очиад бахар утсыг таслаа хийж чинь. Дуртай нэг нь аашид өхрөө тасалчаад оруулчихна. Таслаад оруулчих. Тэгээд тэр тасалсан масчмар чинь буцаагаад хавар залгах гисдэг баг хурааж авснасаа 7 дор болов. Ганц хүрээлэн газ одоо маш олон тариалж хавар нэг гэдэг чинь бүр зовлон бидтэй чинь. Гэхдээ яг одоо тэнийг хятадаас л орж иж байгаа ш тэнийг торгон хашааг төмөр гацтай. Гацсан юу вэ? Багнууд нь үлдсэн байдаг тий. Тэгээд зарим ч багнаа хүртэл хурааж байгаа. Ганц хүрээлэн чинь ер нь одоо тариалж ихэнх нь хашаажуулж байгаа. Миний багцаар бол нэг 30-40% нь хашаатай болчихж байгаа байна. Тэг хамгийн гол нь хашааны нэг өөрөг маань зөвхөн ургац хамгаалах зорилттой аргалж байгаа байхгүй. Бидний хүсэл бол тариалан талбайг хамгаалах байхгүй. Хавраас намар хүртэл зөвхөн ургац хамгаалж байгаа. Комбай дуустал. Уг нь бол тэр комбай усны дараах сүрлээ одоо дахиад хөрсөн хамгаалдаг ийм одоо тариалан талбайг хашаажуулах асуудал хэрэгтэй байхгүй. За хүрээлэн за олон технологи одоо ингээд нэвтрүүлж байна. Үржүүлгийн ажлууд хийж байна те. Тэгээд яг өөрсдөө түгээх гэдэг юм уу энэ бизнесийн хувийн аж ахуйн нэгжүүд рүү өөрсдөө оролцоод хамтраад илүү одоо эдийн засгийн үр ашигтай ажиллах ийм одоо хөрөнгө хүчний хувьд шиг юм уу эсвэл эрх мэдлийн хувьд танад ер нь яг тийм зохицуулах эрх хэмжээ юм байна уу? Гэхдээ бид нар ч одоо яг одоо нэг бид нар төсвийн байгууллагатай ерөн хүрээлэн бол төсвийн байгууллага. Хажуугаар бид үр үржүүлгийн асуудал хийж байгаа. Эсвэл одоо үүргэжсэн яг чиг үүргээр ингэн тэгнэ гэдэг энэ олон гадар тариалангийн чи одоо 1000 гаруй компани гэдэг 1200 тийм тийм. Тэгээд тэрний нэг 50-60 нь бол томоохон байх. Энэ томоохон 50-60 компанитайгаа одоо яаж ажилладаг юм бэ? Одоо жишээл Улаанбууданы үрийн чиглэлээр бол бид нар хөнс хөтөж явах юм тариалах дэмжигсэн. Дахиад нэг 10 одоо саяны тань ярьдаг нэг 10 томоохон аж ахуйн нэгж. Одоо болцооны техниктэй хүчин чадалтай бас болцооны талбайтай ийм аж ахуйн нэгжтэй хүрээлэн ингээд одоо сая 4 нэгж болж штэ. Бид хамтарч Улаанбуудын үрийн асуудал шийдэж явж байгаа. Хүрээлэн бол хамгийн сайн гаргасан одоо саяны дархан сордуудаа
өөрийнхөө талбайд эхний ээлжинд одоо суперлид юм элит хүртэх хэмжээнд үржүүлэх яа. За энэ бол бид нэг 1000-аас ч одоо бидний технологиор 500 нь оранж бил. Үрийн талбай ч бас өөр тармил хайгуу асуултаа. Цэвэр оранжин дээр буудагаанахаа сорт төрж цэвэр өр аав. Нөгөө талбаар чинь жаахан уяас аваад ирэх юм бол үр чинь үр өшөөд явчихдаг. За бид нар нэг 400-аас 500 тонн үр супер элит үр бол гаргаж байгаа. Энийг харин зарим жил яам чадлаараа дэмжиж худалдаж аван зарим жил тэйдэ санд бид нар тушаагаад тэйдэ самын тэнийг хадгалж агаад дараа жил нь аж ахуйн нэгжид маань тэр тухайн намар үрэ тэр чухалж байсан үрийг авах хэцүү аж ахуй тий. Сан маань авч хадгалж агаад дараа хавар нөгөө 10 аж ахуйн нэгжтэй гэрээтэй тарихтанда одоо хүрээдийн гаргасан 400-500 тонны хавар тарааж нөгөө зүйлдээ тарааж өгөөд за та гэд минь наад 10 хүрээлдэгээ хамтар үржүүлээд одоо хажуу сумдаа ч юм уу хажуу компанитад нийлүүлээ. Хэрвээ шаардлагатай буцаагаад санда одоо тэр нэг төр продукт зүйр болно шүү дээ. Яг тэр хэмжээгээр буцаагаад үргэлж. Ийм хэмжээгээр буцаагаад санд өгч сан аваад буцаагаад одоо үржүүлгийн бус аж ахуйн нэгжтэй тараа гэсэн. Одоо энэ юм 2016 оноос яам сан тэр 10 аж ахуйн хүрээд ингээд дөрвөлөө зохион байгуулалт явуулж байна. Гэхдээ саяны биений хэрэгт үржүүлээд байгаа хэмжээ бол за нэг 15% хүрэх нүггүй юу. Одоо нийт үрийн шаардлага хэрэгтэй шаардлага 60,000 тонн үр. 60,000 тонн шүү дээ. Хэрэгтэй шүү дээ. 60,000 тоннууд 60,000 тоннууд саяны битэр ярьдаг 350-60,000 гад тарьж байгаа үр. Гэхдээ бидний одоо шинэ тухайн талаас ярих юм бол аж ахуйн нэгж 5 жил тутамд үрээ шинжилж явах хэрэгтэй. Тэгэхээр 5 жилд 1000 гатаа хүн бол жилд нэг 250-200 гагийг шинэ үрээр ингээд тариа цааш үржүүлээ явж явах хэрэгтэй л да. Нөгөө эрх хэмжээ, эрх мэдлэгээд байдаг нь тэр байхгүй юу? Жишээ нь үрийн шинжил хийгээгүй байх юм бол одоо тариалт хийлэхгүй ч гэдэм үү те тариулахгүй байх, хязгаарлах, зайлшгүй шинжил хийх ийм механизм байдаг юм. Одоо орон нутгийн янз янзын юм зохион байгуулалт тэгээд бас хэрэгцээс хэрэгцгүй их юм шиг байна. Одоо Арабс гэдэг уг нэг хэсэг яах тэр сүртэй юм болно шүү дээ. Тэгээд мэдээлэл одоо энэ хөрсөхгүй болгочдгийн гинэ энэ төр гээл маддээд өгч чинь гэж юм. Одоо бас тэгч бас болохгүй юм байгаа. Одоо бидний мэдээлэл дутгал гайлаа. Гений GM Арабс тэр бол гоо. Гений өөрчлөлттэй юм байгаа. Арабс бол гений өөрчлөлтөд ургамал гэдэг бол амьтан хүртэл байж одоо хүн хүртэл гарах гэнэ шүү дээ энэ ч тийм. Арабс бол ганцаараа тийм гэж ярьж болохгүй байхгүй. Энд чинь тийм хэмжээнийх нь байхгүй нэ нэг ялгаж бид ярихгүй бол одоо нэгийг л мууллаа бол бүгд муулах аюу хэцүү байхгүй. Одоо нөгөө генетик нөөцийн тухай хууль хэлцэгдэж байгаа тийм. Үр сортын хууль сая одоо ер нь баг өргөнөөр хэлцэгдэх байна шүү. Энэ их чухал хууль үү. Тийм. Энэ бүгд та бүгд яаж оролцдог одоо? Одоо хүрээлэн бол ажил одоо яамны төвшин зохион болгоч ажлын хэсэгт бол чиглэлийг хавсадаг оруулж байгаа. Одоо жишээ үр сортын хууль гэхдээ тэр үр гарга селекс гэдэг одоо ургамал селекс гэдэг дараа нь үр нь үржүүлдэг нөхдөд байна. Яваад сандлаа өгөөд ингэ явж байгаа. Одоо тэр үр сортын хуулийг хэрэгжүүлэхгүйс болоод одоо бид нарт бас сая зовд мэн шүү дээ. Улсын хэмжээнд 18 онд сая би нэг тоог нь хаашаа гэж байна. 28 сорт таригч. Улаан зөвхөн улаан буудаа шүү дээ. Улаан буудаа. Тэгээ одоо тэр нэг алтан эсгээд 7 сериал дархны 5 сериал гэдэг би ярьлаа шүү дээ. Гихмэслийн янз янз юмны нийлсэж 20 хэдэн сорт таригч. Одоо 20 хэдэн сорт гэдэг бол 20 хэдэн өөр бүс нутаг 20 хэдэн арчилгаа шаардах хэрэгтэй байхгүй. Тэгээд одоо тэрнээс болж энийг л зэгцэхэд бол тэр үр сортын хууль гэдэг юм бол явагдаж байгаа шүү дээ. Энэ одоо сэлгэн тарих ургамлын талаар хийжсэн судалгааны зураглал харуулж байна л да. Тэр Судан хөвс за цус хөх тариаг нь Судан хөвсгийн Новосибирск гэдэг Новосибирскээс орж ирсэн сорт байх гэдэг юм тийм. Ер нь Судан гэдэг нь ямар учиртай? Оросч Суданск тариавал гэдгийг Судан улс мөстэй бол автомог үздэг. Би өөртөө яг хэлж мэдэхгүй. Суданская тариавал хүү тийм. Одоо тийм чи Мироновская тийм Мироновская Орос нэртэй Онохойская за энэ бүрээд юм шиг тийм. Ровесник байна хашуубуда. Энэ бүгд ер нь хэр их тариалж байна. Аль нь илүү одоо сэлгээнд их зохих ёстой. Ер нь дээрэс нь зохих ёстойгоос гадна эдийн засгийн үр ашигтай вэ гэж би асуумаар байна л да танаас. Энэ за одоо эхлээд би нэг тоог энэ 18 оны хас нэг тоог л байна. Одоо улсын хэмжээнд
Улаанбаатараас гадныг 24 мянгаад бусад үр тариа гэж юм тарьдаг юм байна. За энэ удаас дээр 10 уяас гих мэтлийн юмуд байгаа хөх тариа. За. Тэжээлийн ургамал гэдэг одоо энэ юу тарьдаг нь би бас яг хэлж мэдэхгүй. Тэжээлийн ургамал гэсэн нэг бүлэгэл явж байгаа. Бүлэгэл бөөнөр багцсан яваад байдаг. 40 гэдэм мянга тариад байгаа шүү дээ. 18 он. Ингээд юу нийлээд бас сайн витрин ярьдаг арабслаа чадсан. 60-70 мянга тарьчихэд байна тийм үү? Юу тарьж ин? За эрдэнэ шиш бол маш багаар байгаа. За эрдэнэ шиш бол байхгүй гэхэд бол. Байхгүй. За наран цэцгүүд байхгүй гэж болно. Одоо жаахан хөгжиж ирж байгаа. Сандууны сангийн аж ахуй дээр чинь жаахан эрдэнэ шиш тариалаад байгаа юм шүү. Энэ за би ерөөсөө таарч байгаагүй. Би бол ерөөсөө ярьж байгаадаа таарч байгаагүй. Уг нь хэрэндээ нэлээд таардаг. Тэгээд хамгийн гол тэр үрийн асуудал дээр би хүндэлтэй болов гэдэг. Одоо сүүлийн нэлээд масуу тарьж байгаа нь вандуу харин нэлээд сайн орж иж байгаа. За вандуу бол бүх мал тижээд болно. Гахаа дахиад тижээд болно. Вандуу. Өөр хүнсний бидний хүмүүсийн хэрэглэдэг юм уу? Уурч тармид гэж. Тий, вандуучин дотор их олон янз. Тижээлийн сорт нь юм уу? Дотроо вандуучин зориултэр нонда. Хүнсний вандуу, тижээлийн вандуу гэх мэтний бас ялгадаа явчихна. За манайханд бол одоохондоо махныхаа уургийг идээд явахад хангалттай. Одоо энэ Азийн орнууд бол уургийн хангамжийг одоо вандуу шар бурцгаас хангаж штеп. Хэдэн га тариалж байна вандуу? Нийт. Одоо яг тэр яамны тоог задлаад үзвэл бол мэд. Тэгээ вандууны тижэл гэдэг ерөнхий нэрэндээ сорт байна вандууны. За манайх бол тэр вандууны нэг Канадаас нэг сорт оруулж иж нуцлах зэрэг юу өөрийн сорт зорж болгоод сорт зорьтын комиссар батлуулсан. За. Баялаг гэд нэр өгсөн бас. За. Одоо зөвхөн хүрээд нэр гэж өнгөрсөн авал бид нэг 40 тоног үржүүлээд аж ахуйн нэгжид тараачлаа. Танах уу? Тий. Баялаг тэгээ энэ баялагийг одоо хаана тариалж байна? Ямар аж ахуйн нэгжид тариал. За ер нь хамгийн маасыг нь бол одоо номгон хуучин номын гамбал номгон гэдэг чинь Сэлэнгийн номгон. Одоо гамбал хөтлийн дэр гэдгсэн үг те. Дархан гамбал гавьятныг 20 тоног авчирсан. За. Тэгээ энэ дэлгэмжүүлэх хэрэгтэй бас гамбал гавьяд наад вандууга тарчаад одоо хүрээлэн бид нэр хамтарсан гэрээ байгуулсан. За. Энийг тариа та үржүүлээд бусад аж ахуйн нэгжид өгөө. Та харин тижэл зарж болохгүй шүү. Одоо энэ ч бас алтан үр штэ нэрийнх юм. Тэгээд гамбалгоос гарахтаа мөнгө өр болно. Дараа чинь одоо хөрөл өр болдог ч юм уу тийм үү. Тэгэхээр энийг арай гэднийг оожод гаргасан юм битгий та устгачаарай. Та энийг 20 тоног үржүүлээ гаргачих бол цааш нь дахиад яг тижэл тарих зорилттой босоод бусад юмтай хойлоод вандуугаараа тижэлээ ургажуулаад тарьгээ гэсэн. Ийм утгаар бид нэр хөдөөж ахын Сэлэнгийн хөдөөж ахын газар компани хүрээлэн гурав ярьж байгаа юм хийж байгаа. Тэгээ сая вандуу гамбалгоодоо бид нар энэ вандуугаас гадна жаахан 10 уяас 2 бас зэрэгцүүлээ явж байгаа. Тэгээ уг нь чадвал одоо тэр 100 фарм шоугаа тийм болох юм гэлээ яам зурх байгуулад хүрээлэн дамтраад тэр үеэр бодвол бас бид нар тариалжтай тэнийг аашид үржүүлчих юмсан гэсэн бас бодол байгаа. Танай хүрээлэнд чинь хүлэмжийн аж ахуй хэрэг байна. Хүлэмжийн аж ахуй за хүнсний ногооны сорт зорилт одоо бид нар бас нэг юу явж байгаа. Хэдэн гагийн хүлэмжийн талбай. Тэр чинь юу гаагаарч ярьж чадахгүй л дээ. Ер нь би зүгээр сонсоход бол 100 гаруй 130-аад хүн байгаа бол та нар хүн хүч ихтэй биш. Хүлэмжийн аж ахуй руу нэлээд төвлөрч туршилт үржүүлгээ тэнд хийвэл яа. Хүлэмжийн аж ахуйд манайх зөвхөн хүнсний ногооны зорилтоор хүлэмжийн аж ахуй явуулж байна. За тэр янз янз ногооны 20-30 зорилт ногооны таримлууд байж байна. Тэр чинь дахиад 5-6 сортууд байж байна. Тус урд нэг гэж. Хоёр дахь нь бол ногоон дотор тэр сорт зорилтсаад бид нар гибрид өрлөөний дэнд тацалж байна. Одоо энэ хүлэмжийн өвөрсөн фамилиар байна шүү дээ. Дандаа гаднаас орж ирсэн өрнө. Нэг ширхэг өрнө 200 350 төгрөг үнэтэй шүү дээ. Энийг уг нь орлуулчих юмсан гэсэн утгаар манай ногооны судлаачид үзэж болж байна. Хоёр дахь, гурав дахь нэг том чиглэл нь бол бид нар вирусгүй төмсний өр үржүүлэх гэдэг хүрээнд их том асуудал шийдэж байгаа. Вирусгүй? Тий. Төмсний өр үржүүлэх. Одоо төмсний өвчлөгээд айхтар том юм ба шүү дээ. Өвчний гол үүсвэр нь бол вирус. Тэгээд цаана мөгөж бактери бол байгаа да. Гол өвчлөлүүд юм бол вирус байгаа. Тэгээд бид нар одоо юу гэж юм да ургамлын одоо ургаад явдаг энэ мерстем гэж ярьдаг юм да. Одоо ургалтыг шийдэж явж байгаа нөхөр. Тэнийг лаборатори нөхцөлд ургамлын энэ бол маш эрүүл байдаг байхгүй. Энийг лаборатори нөхцөлд энийг нь аваад өсгөрлээд лабораторид ийм жижигхэн бичил ургамал ургуулж ин төмсний.
Ийм бол 100% эрүүл. Тий. Өвчин ерөөс байхгүй. Өсгөр. Энийгээ дахиад хүлэмжинд бид нэр тариад бичил болцоо гэдэг та тэнд юу зурган дотор байгаа нэг ийм л юм гаргаж иж байгаа юм да. Задгай талбайд гарах хэмжээний юм болгоно. Тий, энийг хүлэмжээс бид нэр гаргаж байна. Хүлэмжид тарихтаа бид бас хөрсөөр дамжуулахгүй тарьж байна. Усан тарьж байна, агаар тарьж байна. Тэжээлд ороод шүршээд өгч байна. Инвитро. Шороноос биш тийм. Тэгээд энэс гарсан ийм бичил болцоог одоо хувийн компанид нэгдэж бас бид нэр хүч хөрөхгүй байна. Хувийн компанид талбай дээр нь үзүүлж одоо тариалж түгэх юм ажил хийж хөдөлмөрийн шигтэй. Хүнсэд аж ахуйн үйлдвэрийн яамд чинь нэг extension center гэж байдаг. Нөгөө шинжлэх ухааны технологийн олдыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв гэдэг. Энэ байгууллагатай та нар энэ хамтран ажиллаж байна мэддэг үү? Мэднэ. Юугаар ажиллаж байна? Эдгээр бол одоо би яг тэр дотор нь ороод юу хийж байгаа юм байж байгааг нэг ахтар шалгаад байгаа. Уг нь тэр байгууллагын зорилго бол одоо та нарын уг нь одоо бид нар экстеншн байгууллага дээрээс нь одоо тэр бизнес ихэнтэй тэр цаана байгаа тариалч юм эсвэл мөнгөтэй хүмүүс дуудаж ирж байгаа энэ дахны хүрээнд ийм гоё марсан та хэд үзтээ. Ингэх ёстой л да. Тэгээд тэр чиглэлийн юм хэр хийж ин танд. Тэгээд би харин хэр мэдж яах гэдэг нь хэр ойр ажиллаж яах гэсэн. Жахан зайтай байгаа. Зайтай байгаа. Тий. Тэр уг нь одоо тэр болдог бол тэгээ одоо ам хадаад юу ашиг тийм миний л хувийн бодно шүү дээ. Одоо энэ зайсанд байгаа агроном инженерийн сургууль тэр экстеншн төв Улаанбаатарт юугаа хийх. Тий. Тэр дахин хойг сургуулийн ер нь зураг найз нөхдөд хүртэл гарах юм байна. Дахин яваад очиж тий. Хэдүүдээ сургалтайгаа шинжилгээтэйгээ үйлдвэрлэлтэйг хамт байгаа. Энд байгаа байраа зарчих. Тэнд очиод хоёр байрч авчтэйгээ тоглоом болгоод одоо тэгж хурцтай ажиллах хэрэгтэй юм л дээ. Энэ хөдөө аж ахуйн үн цэний хэлхээний санхүү гэдэг энэ номыг би танд одоо бэлгэлэх гэж байна. Тэгээ энэ бусад улс орнуудад одоо таны энэ ургамал одоо тариалан ер нь тармилжуулалт энэ салбарын хэрхэн яаж хоорондоо уялдаа холбоотойгоор ажилладаг. За тэрийг энэ томоохон банкуд яаж бүгдийг нь одоо ижүүрнээр санхүүжүүлж зохион байгуулж явд юм бэ гэдэг. Энэ бүр зураг схемтэйгээ загваруудтайгаа байж байгаа. Бүх төрлийн загварууд байж байгаа энэ дэр ингээд. Орон одоо энд бол Таиланд, Малайз, Солонгос энэтхэг тэгэл одоо Гондурас, юу гэдэг Африкийн орнууд Мозамбик Перу, Меру бүгд байж байгаа. Рабобанк гэдэг Голландын том банк байна. Энэ банк жишээ нь одоо Мексик, Боливт хэрхэн яаж сарнайг ургуулад тэрийг цуглуулад санхүүжилтийн одоо тэр тариалдаг улсуудын санхүүжүүлээд, бордоо нийлүүдийн санхүүжүүлээд, усчуулалт, техник лизинг хийдгийн санхүүжүүлээ тий. За тэгээд агуулгын аж ахуйнууд одоо логистик сүлжээнүүдийн санхүүжүүлээд тэгээд авчирч Голланд сарнай болгоод дэлхийд даяар яаж Wall Street тий, Bond Street зардаг, үн цэнтэй зардаг. Өөрөөр хэлбэл бараг $1 $100 хэрхэн болгох юм бэ гэдэг ийм бүх төрлийн схем байна. Энэ одоо танай одоо эрхэлж байгаа ажилд бас туршлага мэдлэгчин нэмэр болох хаа гэж ингэ билээ. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үндсэндээ төгсөж байна. Ингээд хөгжлийн хүрд нэвтрүүлгийнхээ одоо имиж болсон энэ хөгжлийн хүрднийхээ загварыг бас бэлгэлье. За баярлалаа. За таныг цаг зав гаргаж манай өнөөдрийн нэвтрүүлэгт идэвхтэй оролцож үзэгч хүмүүнд маань цаг улирлын одоо их чухал мэдээллийг, үнцэнтэй мэдээллийг түгээсэнд нэвтрүүлгийнхээ өмнөөс гүнээ талархал илэрхийлье. Баярлалаа. За дараагийн 7 хоногт 5 гарагт дахин уулзцгаая үзэгчтэй.